За та бүхэнд өдрийн мэнд хүргье. Энэ хуулийн төслийг алтан шагааг шүнийг өргөн барьж байгаа үед нь бас уг нь хэлж ийсэн. Татаад авчвал зүгээр гэн. Газрын тус боловсруулах үйлдвэр явах ёстой. Тэрийг бүгдээрээ мэдж байгаа. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц явах ёстой. Тэрийг бүгд мэдж байгаа. Бүгдээрээ Монгол улсын хөгжлийн байдгаа бүр аюулгүй байдлын асуудлууд явж байгаа. Энийг бол бүгд мэдж байгаа. Тэгтэл одоо манайх ч дөнгөж ерөнхий сайдад томлоод 2 он жийн. Дараагийн сангийн сайд ямар хүн орж ирээд төсвийн бодлого дээр ямар зарчмын байр суурь баримтлаад яаж явъя гэдгийг бол одоо бид нар хинч мэдэхгүй. Сая нэг түвшин гишүүний ярьж байгаа дээр бас нэг санал нэгдэж байгаа зүйлүүд гарч байгаа. Дээрээс нь хөгжлийн банк өнгөрсөн 7 хоногт байна уу да өөрөнгөө нэмэгдүүлэх шийдвэр засгийн газраас бас гаргуулсан явж байгаа. Газрын боловсруулах үйлдвэрийн төсөл өөрөө хөгжлийн банкны зээл хэлбэрээр шийдэгдсэн явж байгаа. Тэгээ бид нар уялдаа холбоо маш муу байгаа учраас энэ асуудлыг ингээд дахин оруулж ирээд байна гэж би бол хараад байгаа. Тийм учраас энэ төсөл санаачлагч нар нь энэ хуулийнхаа төслийг татаж аваад хамаг асуудлаа тодорхой болгосны дараа буюу ямар сайд ямар бодлогоор явах юм. Тэгээ энэ хөгжлийн банкнуудынхаа асуудлуудыг бид нар яаж хэрэгжүүлээд явах юм. Энийг тодорхой болгочод оруулж ирэхгүй бол төсөл болгонд зориулж хууль баталдаг болох гэдгийг л анхаараасаа гэж бодож байна. За хоёрдугаарт нь боловсролын яамыг өнөөдөр энэ ч бас зориуд дуудсан гадаадын зээл тусламжтай холбоотой асуудлуудаар 2022 оноос хойш Баянгар аймагт номгон сургууль гэдэг 1000 хүүхдийн тусгалтаа сургууль нурцсан. Бодит байдал нь одоо энэ зургаар энэ харагдаж байгаа. Улсын хурлын дарга учрал дарга өнгөрсөн 1 сард Баянгар аймагт очиж ажиллахад боловсролын яамны төрийн нэрмжийн дарга цуг очиж ажилласан. За тэгтэл Баянгар аймгийн засаг дарга маань өөрөө ямар шалтгааны улмаас юм бүүмэд ажиллаа өгч явцсан дараагийн засаг дарга гарсан. За энэ засаг даргатай хоёулантай яг энэ зургийн асуудлаар маш олон удаа холбогдсон үр дүн гардггүй. Тэг өнөөдөр авилгатай тэмцэх газрыг бас дуудсан шалтгаан маань энэ шатандаа байгаа ажлуудыг төрөвчлүүлэхгүй бол маш удаашралтай ажлууд явагдаад байгаа. Ерөнхий сайдыг томилох асуудал дээр авилгатай тэмцэх газрын даргын асуудлын талаар ярихад авилгатай тэмцэх газар дээр хийгдэж байгаа ажлуудын мэдээлэл орж ирж байгаа. Тэгэхээр авилгатай тэмцэх газар яг нэгдлийнх нь үүрэг нь соён гэгэрүүлэх байж магадгүй. Тэгээд тэр соён гэгэрүүлэх гэдэг юм урьдчилан сэргийлэх ажлуудаа сайн хийхгүй бол аймагуудад энэ авилгын асуудал бас хэрэгс хэтрээ явцгаа. Одоо энэ зөвхөн Баянгар аймгийн номгон сургуулийн барилгын зургийн асуудал миний мэдхийн ингээд 2-3 жил болоо гаццсан. Хөрөнгө оруулалтын газрын дарга Инк2 гэдэг нөхөр одоо бид нар шахаад байна л гэдэг үг хэлдэг боловч энэ ч 1000 хүүхдийн сургууль 2-3 жил болж байхад зурагтайгаа болж чаддгүй юм нөхцөл байдалтай. Тэгэхээр бид нэр гадаадын зээл тусламжийг одоо яг ингээд тулгамдсан байгаа асуудлууд дээр бид нар боловсролыг 1 номерт тавина гэдэг байгаа, эрүүл мэндийг 1 номерт тавина гэдэг байгаа. Энэ асуудлууд руу орохгүй бол одоо жишээлхэд намар бол Баянгар аймагт номгон сургууль байхгүй. Энэ дээр энэ боловсрол За боловсролын яам эндрийн микрофон өгөөрэй. За нэр албан тушаалаа хэлээ хариулаарай. За боловсролын яамны төрийн нэрмжийн дарга Батчаргал Цогтбаатар гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр яг гишүүний хэлсэнчлэн газар дээр нь бас боловсролын яам очиж ажилласан байгаа номгон сургуулийн нөхцөл байдал бас үнэхээр хүнд хэсэгчлэн үйл ажиллагаагаа байрандаа одоо тохиргоо хийгээд явуулж байгаа. Тал нь дээвэр нь нурсан байдалтай, нурсан хэсгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй юм тулцсан нөхцөл байдалтай. Тэгэхээр бидний зүгээс бол энэ бас оны эцээр батлагдсан, саяхан батлагдсан Азийн хөгжлийн банкны шугамар хэрэгжиж байгаа зээлийн төсөл явж байгаа. Тэгэхээр энэ саяхан одоо өнгөрсөн 7 хоногт Азийн хөгжлийн банкны судалгааны зөвлөх баг одоо наривчилсан үнэлгээ, судалгаа, шалгуур үзүүлэлтүүдээ бас наривчлан очиж зарим газрууд дээр үзэж, зарим газрууд дээр бол одоо бидний гаргаж өгсөн мэдээлэл дээр үл дүн шинжилгээ хийгээд ингээ сангийн яамтай бас уулзсан гэцлээд ингээ явсан байгаа. Тэгээ тун удахгүй 5 сард Азийн хөгжлийн банкны өөрийнх нь бас удирдах зөвлөлийн хурлаар энэ төслийн маань зээлийн хилцээр эцэслэн одоо ороод манайх үргэлжлүүлээд бас манай талаас дараагийн арга хэмжээг аваад ингээд хэрэгжилтүүл хангагдана. Зураг төсөл болоод газар ямар нэгэн одоо асуудал байхгүй эдгээр ажлуудаа бол энэ олон үе шаттай энэ зээлийн хилцээр энэ бүх ажлыг хүлээлгүйгээр тендер зохион байгуулалт бэлэн байдлыг бол бид хангаад явж яа гэдэг байдлаар Азийн хөгжлийн банктайгаа бол тохиролцсон байгаа. Тэгэхээр Цогтбаатар гишүүний хэлсэнчлэн өөрийнх нь тавьсан саналын дагуу бас холбогдох арга хэмжээнүүдийг боловсролын яамны зүгээс бас газар дээр нь очиж ажиллаад за тэгээ мөн одоо Азийн хөгжлийн банкны шалгуур үзүүлэлт холбогдох боломж нөхцлүүд нь бүрэн хангаж гинөө гэдэг дээр бас бид нар үнэлгээнд оруулаад одоо энэ нөхцөл байдал бол яалтчгүй нэн тэргүүний эренбийн хамгийн нэгдүгээрт чухал тулгымцсан асуудал мөн байна гэж үзсэн үндсэн дээр одоо энэ дараагийн процесс бол явагдаж байгаа. Тэгэхээр мэдээж
зураг төслийн ажлууд нэн тэргүүний ажил, зураг төсөл гарч иж дараагийн асуудал явагдана. Тэгэхээр бидүүд энэ зураг төслийн ажлыг бол бас холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаад илүү хурцсах, эрчимжүүлэх чиглэлээр бол бас талаас нь шахаад ажиллаж байгаа.